Оройн төргий олоолаа мэдээллийн хөтөлбөрийг Сэтгүүлч Утганбаатар энэ удаагийн улсын хурлын сонгуульд ардсан намаас нэр дэвших сэтгүүлч оюун дайнаар хөтлөн хүргэхэд бэлэн боллоо. Ардсан намын албан ёсны мэдээллийн их усэр олоолаа мэдээллийн хөтөлбөрт тавтаа морил. Би айлын 8 дахь хүүхэд 5 нэгч 2 ахтай. Бид их олоолаа өссөн. Хүүхэд насны минь хүмүүжил хүн шанараа шигшигдэж аавынхаа өгсөн чихрийг ах нартайгаа хувааж иддэг. Олоолаа идсэн чихрийн амт одоо ч надад амтагддаг. Ах нартаа шоглуулж исэн хүүхэд нас минь арын хаалга гэж мэдэхгүй. Авьяас чадвар хоёртой мэддэг болгосон юм. Эхлээ зүгээр л үг байдаг. Надад мөрөөдөл бий. Энэ зүгээр л үг байсан. Гэхдээ энэ үг олон хүний мөрөөдөл байсан учраас олон зуун жилийн боолчлолоос өнгөт дарснуудыг чөлөөлж өнөөдөр тэдний нэг нь ерөнхийлөгч болсон байна. Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг. Энэ бас зүгээр л үг байсан. Саруул ухаантай монгол хүмүүс олоолаа байсан учраас бид өөрчлөлтийг хүний амиар биш хүсэл зоригоор байгуулсан юм. Намайг зүгээр л нэг үг хэлж байна гэж битгий бод. Эрх чөлөөт нийгмээр энэ хിവэр нь хадгалахын тулд хар 7 сарын 1-нийг харахыг хүсээгүй учраас 19 жилийн дараа бид ардчилсан ерөнхийлөгчөө олоолаа сонгосон юм. Үнэт зүйлсээ хамгаалахыг хүн бүхэн хүссэн учраас үндсэн хуулиа бид бас олоолаа баталсан юм. Намайг зүгээр л нэг үг хэлж байна гэж битгий бод. Элэгнэх ах дүүс минь их дэлхийгээр нэг тарсаж энэ газар шороон дээр бид олоолаа үлдсэн учраас эрх чөлөөт тусгаар тогтсон Монгол улс оршиж байна. Гадаг шахарсан Монгол залуус ганцаар тус зовж ханаад хүслэн болсон нутагтаа ирж хүн шиг амьдрахыг хүсэж байна. Олоолаа мөртлөө цөөхүүл юм шиг байж ханлаа. Одоо боллоо. Хуучин цагийг халж, хувьсгал хийснээр санаж, шудраг нийгмийн төлөө бид олоолаа ялгая. Өнөж болсон жилүүд эвийн хүч ийм ухаанаар зангидагдлаа. Ургах наран мандаж ардчилсан засаг олоолаа ялгая. Намайг зүгээр л нэг үг хэлж байна гэж битгий бод. Хамаг Монголын сонгуульд нэгэн байхыг мэдэж байна. Хамгийн гол нь бид олоолаа. Хүн рүү чиглэсэн ардчилсан намын бодлого Монгол орны өнцөг булан бүрт хүрэхийч цар хүрээтэй болсон. Тиймээс ч ажилдаа орлоготой монгол хүний төлөө хоёр баатраа дэмжихийг ардсан намын дарга алтан хуйг хинтийчүүдэд уриаллаа. Хинтийчүүд энэ жил ардсан нам өнгөтэй байгааг онцолж байна. Дорнод Сүхбаатар аймагт ажилласан ардсан намын дарга алтан хуйг Пүрэв гарагт Хинтээ аймгийн Батноров сум за Бэрэг тосгонд ажиллаа. Хинтээ аймагт ардсан намаас нэр дэвшигч Гарамгаабаатар Хөдөрбаатар нар ч гэсэн намын даргатайгаа хамт иргэн сонгогчтойгоо уулзалт хийж ардсан намын мөрийн хөтөлбөр бодлогыг танилцуулсан байна. Ардсан намын дарга алтан хуйг эзэн Чингисийн өлгийн хан Хинтээ нутгийнхан энэ жилийн сонгуульд ардсан намын хүнээ хөгжүүлэх иргэн бүрээ ажил орлоготой болох гэж чиглэсэн Монгол хүн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө саналаа өгнөгдөд итгэж байгаагаа илэрхийллээ. Ардчилсан нам бол үнэхээр ард түмнийхээ дунд орж судалгаа тооцоог хийж байгаа бодлогын асуудал гаргаж тавьдаг тэрнийг хэрэгжүүлж чадсан нам. 2008 онд ард иргэдтэй газрын дорх баялгаас эрдний өгнө, хувьцаа өгнө гэсэн өнөөдөр 1070 ижих хувьцаатай болсон байна. За нэр дэвшигч Гарамгаабаатарын хувьд Монгол улсад 300 км зам тавьсан. Монгол улсын бүтээн байгуулалтанд өөрийн хувь нэмрийг оруулж Хинтээ нутагтаа зам дагсан хөгжил авч ирэхийн төлөө ажиллаж байгаа хүн. За харин Хөдөрбаатарын хувьд Хинтээ нутгийн унган хүү тэрээр ирч хүчтэй эрдэнэ боловсролтой залуузын төлөөлөл зарлын Японд боловсрол эзэмшиж Монголын нийгмийг өөрчлөхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа залуу хүн. Ардсан намын дарга алтан хуйгийн Хинтээ аймгийн Батноров сумд ажиллах хоёр хинтийчүүдийн төлөөлөл ардсан намыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэн ардсан намд мөн элсжээ. Ардсан намын мөрийн хөтөлбөрт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээс гадна нөхөрлөл хоршоодыг дэмжих ийм бодлого явж байгаа. Уурхай дагсан нөхөрлөлүүдийг дэмжих бодлого барьж байгаа юм шиг. Өнөөдөр ардсан нам арчлал ялах цаг нь болчихжээ. Ялах тохироо бүрдсэн байна. Өнөөдөр бид нар дарга нарын харцсан дор амьдарч байна. Яг одоо энэ уулзалтанд ихэд төрийн намдан хаагч намаас тэтгэгдсэн улсуудын ор хинхийг нь дарга нар хязгаарч адилхан сонголдог эрхтэй болсон. Тэгвэл яагаад энэ асуудлыг сонсож өөрийнхөө үзэл бодолтой харьцуулж асуудлаа шийдэхин боломжийг олгож өгөх байна. Бүгдийг ажиллаад ямар нэг юмар айлган сөрдүүл дарамтлж байна. Хүнд суртал газар авсан. Авилгалчид газар авсан. Энэ бүхнээс гарах ганцхан гарцууд ардчилсан намыг сонгох. Ийхүү зүүн аймагт ажилласан ардсан намын дарга алтан хуйг өнөөдөр Говьалтай аймгийг зориулоо. Энэ талаар олоолаа мэдээллийн хөтөлбөр иргэн мэдээлэх болно. Сонгуулийн шинэ хуулинд нэр дэвшигчийг санаатаагаар гүтгэх, нэр төрд нь халдах зэрэг бүдүүлэг үйлдэлд хариуцлага тооцохоор заасан байгаа. За хуулийн заалтыг Монгол ардын нам зөрчиж, за энэ сарын 13-ны орой Монголын үндэсний олон нийтийн телевизийн ММ агентлагийн цагийн урд мэдээллийн хөтөлбөрөөр өмнө говьчуудыг баламдуулсан худал мэдээллийг цацсан байна.
Орон 20 цагийн уг мэдээнд Өмнөговь аймгийн Далан задгад суманд Монгол Улсын ерөнхий сайд ажиллаад буцсны маргааш нь улс төрийн зорилгоор тус аймгийн эрчим хүчний кабелийн шугамыг таслаж Далан задгадыг харанхуй болгов. Аймгийн цагдаагийн болон тагнуулын байгууллага эрчим хүчний газраас уг хэргийг мөрдөж шалгаж эхэллээ хэмээн Монгол улс даяар дамжуулав. Гэтэл ил мэдээлэл өөрөө цэвэр улс төрийн зорилготой гүтгэлэг бөгөөд Монгол ардын намаас хийж буй ээлжид харпиар болохыг хөдлөшгүй баримт нотлож байна. Станцын үндсэн хандуулах 1-р зуухан дээр гэмтэл гарсан учраас энэ гэмтлийг устгах зорилгоор станцыг 0 зогсоосон. За тэр өндөр хүчлийн шугамыг одоо хэн нэгэн хүн очоод тастаад янз бүрийн санаатай үйл хийсэн байхгүй. Тэр өдрөө 09-с шөнийн жиг цаг хүртэл бид нар 1.5 мегаватт хүчлийг аймгийн төвийн 3 бидэрт авч ажилласан. Энэ сарын 11-нд Монгол Улсын ерөнхий сайд аймгийн иргэдтэй уулзахдаа олон жил өмнө говьчуудын бухимдлыг төрүүлсэн гэрэл цахилгааны асуудлыг Ухаан удгийн цахилгаан станцтай холбосноор бүрэн шийдснээ мэдэгдэж алга тушуулж байгаад бодсон билээ. ММ-ээр гарсан мэдээлэлтэй холбоотой үнэхээр тэр мэдээлэл үнэн байв уу? Ерөнхий сайдын явсан дараа үнэхээр зохион байгуулалтаа тийм кабелийг тасалсан ийм асуудал гарсан юм уу? Ингээд цагдаа тагнуулын хэсгээс тусгай ажлын хэсгээр ажиллаж байгаа гэдэг үнэн үү? Өмнөговь аймгийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын албанд одоо энэ чиглэлийн холбогдлолтой гэмтэргийн болон цахилгааны зөрчлийн шинжтэй холбогдох мэдээлэл авагдаагүй. Бид бүхний зүгээс ийм асуудал шалгаж байгаа асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна. Мөн харьцангуй одоо сүүлийн үед Өмнөговын нутаг дэвсгэрт гэмтэргийн зөрчлийн нөхцөл байдал харьцангуй тайван байгаа гэдгийг аль биесээр мэдэгдэж байна. Гэтэл ерөнхий сайд Батуулд буцаад нэг ч өдөр бололгүй цахилгаан тасарч урдын адил хэсэгчлэн хязгаарлалтанд Далан задгадынхан шилжсэн юм а. Үүнийг өдгөө сонгуулийн сурталчилгаагаа хийж яваа Бадамсүрэн долгорнаар хамгийн сайн мэдж байгаа. Монгол Улсын ерөнхий сайд өөрийн биеэр ирж аймгийн ард түмнийг тог цахилгаантай болгосон хэмээн худлаа яриад явсандаа бандсан уу яасан бодит байдлаас тэс өөр мэдээллийг цацуулжээ. Би бол өглөөнөөс өнөөдөр үл ажиллаж явсан болохоор тэр урдлын явнаар нь бол араатан дараа л ямар ч юм тийм байхгүй. Тэгвэл энийг бол цагдаагийн газарт бол ямар ч байсан мэдээлэл ирээгүй ташаа байна гэж ойлгож байна. Тийм би бол тэгж хэлмээр юм байна. Бодит байдал ийм л байна. Ерөнхий сайд маань Далан задгадыг найдвартай тогтой болгосон хэмээн ярьсан нь худлаа төдийгүй сонгуулийн үеэр иргэдээс үнэлгээ авах гэд харин ч намаан өөрийгөө хөөдөж Өмнөговын иргэдийг басамжлан доромжллоо. Манай станцын тоноглол маань 3 мегаватт гэхгүй нэг төр. Тэгэхээр 3.8 мегаватт төлөвлөлт заавал 2 тоноглол. Тэгээ 200. Ингээд ерөөсөө тоноглолууд нь бүгд ингээд зэрэгцээ ажиллаа явахаараа нөгөө засвар үйлчлэгээ хийж чадахгүй. Тэгээ дунд нь ингээд зогсоогоо засвар үйлчлэгээр нөгөө тоноглол ганцхан юм ингээд бас тэр сарын хугацаанд 45 өдрийн хугацаанд гэмтэл гардаг. Яг л бидэнд одоо тохиолдоод байгаа. Хүндрэл бэрхшээл юм энэ л байна. Энержи ресурсын Ухаан удгийн станцаас шугам татан Далан задгадтай холбосон нь үнэ. Гэхдээ энэ нь төр зуурын яаралтай үед л Далан задгадын цахилгааны хэрэглээний 40%-ийг л хангах төдий гэдгийг мэрэгжлийн хүний дээрх ярианаас бид сонслоо. Монгол Улсын ерөнхий сайд маань ингэж худлаа ярихаар ард түмэн хэнд итгэх болж байна. Сонгогчдын саналыг авахын тулд ингэж худлаа ярих нь Монгол Улсын засгийн газрын тэргүүний ёс зүйд нийцж байна гэж. Өнөөдрийн байдлаар бол жижигхэн шуурхаалд орчихсон гэдэг байхгүй шүү дээ. Улааны цахилгаан станцтай холбоотойгоор. Одоо шиг саяын тэр мэдээнд гарч байгаа шиг шалгалт хийж байгаа тийм бол байхгүй. Санаатаагаар олон түмнийг төөрөгдүүлж худалдаашаа мэдээлэл цацаж бусдыг гүтгэх аваас эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалтаж бий. Тэгвэл улс төрийн зорилгоор энхүү өрсөлдөгчийнхөө эсрэг улаан цайм гүтгэлэг хийж ард түмнийг хуурч худлаа ярьсныхаа төлөө Батуулд болон Монгол ардын намаас нэр дэвшигч Бадамсүрэн долгор нар хариуцлага хүлээх ёстой болж байна. Монгол Улсын ерөнхий сайд Монгол ардын намын дарга хүн ингэж худлаа ярьж гүтгэлэг үйлдвэрлэж байгаагаас Монгол ардын нам нь өрсөлдөгчийнхөө эсрэг ямар ч үйлдэл хийхэд бэлэн болохыг ард түмэн ойлголоо. Сонгуул шудраг болоосой, сонгуулийг хуулийнхаа дагуу шудраг явуулаасай, шудраг өрсөлдөөсэй гэдгийг өмнө говьчууд Монгол ардын намаас шаардж байна. Ашигт малтмлын томоохон ордууд нэгдэж гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарал Монгол дээр туссан энэ цаг үед уул уурхайн баялагийг тэгш хүртээмжтэй хуваарлж шудраг хүмүүсээр төрийг өдөрдүүлэн олон 10 жил мартагдсан хүний хөгжлийн бодлогыг чухалчилсан ардсан намын мөрийн хөтөлбөрийг дэмжихийг булганчууд онцлон хэлж байна. Улсын хурлын сонгуулийн 4-р тойрогт буюу Булган аймагт ардсан намаас нэр дэвшигч Түмэн Жаргал Булган аймгийн Хишиг өндөр Могод сумд ажиллаа. За Булган аймгийн урд сумдын төв болох Хишиг өндөр сум нь 3800 гаруй хүн амтай томоохон сумдын нэг тооцогддог. Хишиг өндрийн иргэд Монгол хүн 2020 хилцүүлэгт хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй идэвхтэй оролцсон учраас тэдний санаа бодол Монгол хүн мөрийн хөтөлбөрт шингэжээ. За нэр дэвшигч Түмэн Жаргал Булган аймгийн Могод сумын хүү, тиймээс монголчууд унган хүүгээ уугуул нутагтаа нэр дэвшиж байгаад талархаж байгаа илэрхийлээд нутгийнхаа төлөө олон зүйлийг хийхийг хүссэн байна. Авилгад автсан улс орон хөгжихгүй гэдгийг олон жил харж мэдэрсэн ард түмэн авилгыг иргэний хяналтаар тасан зогсоож тендерийн бодлон ар өврийн хаалганы асуудлыг үгүйхийн хэмээсэн ардсан намын мөрийн хөтөлбөрийг сайн хүлээн авч 90 цент хүрч төр жолоожлдох
болж нутаг орноо төлөөлж буй нутгийн хүүгээ дэмжинэ гэдгийг илэрхийлсэн байна. За малчдын хувьд тулгамдсан гол бэрхшээл нь нутаг сэлгэн нүх, өвс ургамалтай бэлчээр их байлаач усжуулах ажил сүүлийн зүйдэд зогсон нь асуудал болоод байна. Цөлжилт ихсэж малчдын амьдрал хүндэрч байгааг төв засгийн удирдлагууд мэдэрсээр байгаач асуудлыг шийдэж худаг ус гаргаж өгөөгүүд малчид гомдолтой байна. Цаашилбал 40-с дээш насныхан ажил хөдөлмөр эхлэх боломжгүй болсон. Малын даатгалын систем шаардлага үзүүлэлт нь хит амьдралаас тасарсхаа батлагдсан зэргийг хэлж, за тэтгэврийн шинжилгээг Ардсан намын мөрийн хөтөлбөрт оруулсан зорилтынхаа хүрээнд яаралтай шийдэж өгөхийг нэр дэвшигчдээс хүсэж байгаа юм байна. За ер нь өөрөө Азад нутгийн хөвгт байна. Оноо нутгийг цаасаа дэмжлгүй яах вэ? Өөрөө энэ зөв болгосон ер нь ярьж байна. Ерөнхий боломжийн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн юм байна. Тэнд дэмжиж байна ер нь. Дэмжин гэж бодож байгаа ер нь утгаахан. Ингээд энэ хүний бол бэг нь эцэг их уул удам санаас наваад сайн мэднэ хийж байгаа ажил үр дүнг энэ ч гэсэн одоо бас дуулж үзэж харж л явна. Өөрөө боллоо ч гэсэн одоо эднийг бүгдээр багцаагаар мэдээд яваад байгаа. Тэг ямар ч гэсэн ард түмний төлөө сум орон нутаг улсынхаа төлөө ажиллаж чадах юм гэдгийг бол одоо өөрт бол одоо итгэл дүүрэн байна. Ийм учраас одоо энэ хүний төлөө саналаа өгөхийг одоо хувьяасаа болоод бус ард түмэнд л бүр одоо 100% итгэж байна. Баярлж байна нутгийн хөвгөд нэр дэвшсэн. Тэ одоо тэгээд энэ хийж байгаа ажлынхаа төлөө одоо зүтгэн үз. Зүтгэхээр залуу байна. За тэгээд санал юуны дээр бол одоо дэмжиж л таарна та би. Хэмээн нутгийн хөвгөд байна. Шинсгэнтэн байна. Сүүлийн жилүүдэд уул уурхаан үйлдвэрлэлийг эрчимжүүлэх нэрээр уул усыг дураараа өнгөчөгчд орширч төр засаг олон нийтийн хүсэл сонирхлыг үл харгалзан арт малтмалын эзэн зэхид олноор гаргаж энэ салбарт төрийн бодлого өгүүлэгдэж байгааг малчид мөн иргэд сэтгэл зовнон хэлж байна. За нэр дэвшигчийн хувьд эдгээр бэрхшээлийг шийдвэрлэх санаа Ардсан намын мөрийн хөтөлбөрт хэрхэн тусныг танилцуулсан байна. За Монгол сумын хулжийн голын бэлчээр бол нэр дэвшигч Түмэн жаргалын унж төрж ухаан сууж хүн болсон үлгийн нутгийн юм байна. За нутгийн зон олон нутгийн унган хүүгээ уугуул унтагтаа нэр дэвшиж байгаад нь үнэхээр талархалтай хандаж нутаг усаа гэсэн сэтгэлтэй ажиллаарай гэж загчээ. За өнөөдрийн тодруулга булангийн зочин улсын хурлын гишүүн эрүүл мэндийн сайд асан Ламба. Тэгэхээр Ламба гишүүнээ сүүлийн үед одоо сонгуулийн сурчлагыг эрчимж байгаа энэ үед сонин хэвлэлүүд улс төрийн намуудын одоо мөрийн хөтөлбөрийг харьцуулт хийсэн байна л да. Тэгэхээр өнөөдөр нэг сон дээр харж ирсэн Монгол Ардын нам эрүүл мэндийн тусламж үйлчилгээг айл бүрт одоо чанартай хүргэнэ. Ардсан нам болохоор жилд нэг удаа эмнэлгийн онцлогоонд хамруулна. Өөрөөр хэлэх юм бол Ардсан намын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн зорилт тун баг туссан байна гэсэн мэдээлүүд гарч байна л да. Тэгэхээр энэ дээр та бас тодруулга хэлээч. Намуудын мөрийн хөтөлбөр дотор эрүүл мэндийн асуудлыг хамгийн өндөр түвшинд суулгаж өгсөн хөтөлбөр бол Ардчилсан намын мөрийн хөтөлбөр байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол 19 том зорилт байгаа шүү дээ. Энэ 19 том зорилт гэдэг бол хуваагаад үзэх юм бол даатгалтай холбоотой зорилт. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхтэй холбогдсон 9 том зорилт байгаа. Даатгалтай холбогдсон 3 том зорилт байгаа. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн 4 зорилт байгаа. За ерөнхийдөө биеийн тэмээр спорттой холбоотой 2 заалт байж байгаа. Ер нь яг чанар талаас аваад үзэх юм бол одоо өнөөдөр миний үед хийгдсэн энэ ажлыг цаашд үргэлжлүүлээ жинхэнэ утгаар нь эрчимжүүлэх бодит амьдрал дээр одоо гаргаж ирэх тийм л одоо судалгаанд үндэслэсэн маш оновчтой ийм хөтлөөр болсон гэж би үзэж байгаа шүү дээ. А бусад намуудын зарим хөтлөөрийг ингээ хараад байхад бол хэрэг байгаа. Жишээлх юм бол ерөөсөө одоо Монгол Ардын намчин бол одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ хүнд гэрт хүргэн гэдэг бүр гэл бичсэн байлаа шүү дээ. А гэтэл манайх бол өрхийн эрүүл мэндийн одоо үйлчилгээний тодорхой хэсгийг гэрт очиж үйлчилдэг үйлчилгээгийн жишээлх юм бол эрүүл мэндийн даатгалд хамруулна. А тэр байтга өрхийн эрүүл мэндийн төвийн зарим үйлчилгээг бол өөрт нь эрх олгож хийлгэнэ гэсэн заалт хүртэл байж байгаа шүү дээ. Тэгээ эрүүл мэндийн даатгалыг бий даалгаад санхүүжилтийн хувьд нь одоо улсын төсөв эрүүл мэндийн даатгалыг нэгдсэн уялдaalтай холбоотой болгоод тэгээд өрхийн эрүүл мэндийн одоо даатгалын тогтолцоороо шилжих нөхцөлийг бүрдүүлнэ гэдэг маш алсын харсан ийм томол зорилтууд байгаа да. Тэгэхээр Ардын намыг улсын сон дээр бичснээрээ бол эргэтэн шилжүүлэн судлах мэс засал болон өндөр хөгжилтэй өртөгтэй онцлогоо шилжүүлэний зардлын зарим хэсгийг эрүүл мэндийн даатгалын санд хамруулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ, өөрийн их орондоо харьцангуй хэм дүнээр эмчлүүлэх боломж нээгдэнэ гэх мэтээр бичсэн байна. Энэ бол хийгдсэн ажлууд гэж ойлгож байна. За одоо ер нь бол одоо ийм юмыг одоо ингээд тавьж байхдаа ичих хэвээр л доо. Яг одоо энэ эрүүл мэндийн даатгалын энэ эрхтээ шилжүүлэх одоо
элэг шилжүүлэн суулгах мэт цэцлийг нутагшуулах хичээлийг л одоо Монголын эрүүл мэндийн салбар хийцэн шүү дээ. Өнгөрсөн 11 онд 5 хүний элгийг одоо шилжүүлчихэд өнөөдөр ямар сайхан байж гэнэ. Гэтэл эрүүл мэндийн даатгалын хуулийг би өөрөө одоо засгийн газраар орлоод улсын их хурлд өргөн бариад 2 жил болсон байгаа шүү дээ. Тэв учраас өнөөдөр ардчилсан намын мөрийн хөтөлбөрт даатгалын 3 заалт оруулж өгöd байгаа шүү дээ. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдийг 3 жилд нэг удаа эрүүл мэндийн эжүүрэн онцлогоонд хамруулна гэсэн бүдэг бадаг ерөнхий заалт байна. Ер нь бол одоо бол даатгалд хамрагдсан хүний 3 жилд төрөлцсөн нарийн мэргэжлийн үзлэгт хамруулна гэсэн ийм заалттай хууль үйлчилж байгаа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт бол ер нь бол онцлогоо эмчилгээ энэ эмнэлгийн тусламжийг бол гэрт нь жилбэр тасралтгүй хүргэж ягаад 3 жил тутамд бол улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор нэг том үзэлгүүдийг хийдэг тогтолцоо. Өөрөөр хэлэх юм бол одоо Монголын ард түмэн мэдж байгаа шүү дээ. 2010 оноос эхлээд хавдрын үзэлгийг улсын хэмжээнд одоо хийж эхэлсэн. Тэр байтугай өнөөдөр 2011 онд одоо төсөв дээр суулгаад 12 оны төсөв суулгаж хагаад хүүхдийн эрүүл мэндийн одоо хөтөлбөр хэрэгжиж байгаа шүү дээ. Ийм л юм хийх гээд байгаа. Тэрнээс биш одоо наадах чинь зүгээр л одоо хүний 3 жилд л нэг үзэн бусад цагт үзэхгүй гэсэн юм одоо битсэн байна л дээ. Ингэж одоо намуудын мөрийн хөтөлбөрийг өгүүлсгэж болохгүй. Тэр учраас манай сонгогчид бол энэ 19 хөтөлбөрийг бол маш сайн танилцаарай л гэж би одоо хэлмээр байна. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ олуулаа мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. За тухайн хороондоо харьяалалтай өрхийн бүртгэлтэй байгаа хэдий ч сонгогчдын нэрсийн жагсаалтанд нэр нь ороогүй байх тохиолдлууд бас энд тэнд гарсаар байна. За өчигдөр Сүхбаатар дүүргийн 4-р хорооны хэсгийн хороон дээр ийм зөвшөөрөл илэрсэн талаарх гомдол олуулаа мэдээллийн хөтөлбөрт ирлээ. За ямар нэгэн шилжилт төлөвлөгөө хийлгээгүй хэрнээ сонгогчдын нэрсийн жагсаалтанд нэр нь бичигдээгүй эсвэл нэг үргээр үл мэдгдэх хүн нэмж бүртгэгдсэн гээд нэрсийн жагсаалтыг тойрсон асуудлууд сонгуульд ойртогдсон ихсэж байна. 6 дугаар сарын 14-ний өдөр буюу өчигдрийн байдлаар Орхон аймагт сонгогчдын нэрсийн жагсаалтанд нэлээд олон зөрчил илэрсэн тухай мэдээ байна. За харин нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4-р хорооны 1-р 40 мянгатын 44-ийн 40-д орсон суух Баттуулгын Бэндэрья тогтхын ажиргал нарыг нэрсийн жагсаалтаас хассан зөрчил илэрлээ. За энэ талаар 4-р хорооноос тодруулахад нэрсийн жагсаалт дээр үүдсэн энэ иргэн байна өөрөө амбал 5 байна. Нэрсийн жагсаалтанд 3 хүн бол бүртгэлд байж байна. Өрхийн дэвтрийн тулгалтыг бас мөн үзлээ л дээ. Нэг охин бэр хоёр нь гадаадд байжгаад ирсэн юм байна. Нэмэлтээр нэрсийн жагсаалтад ирэх энэ нэр дотор байгаа гэж тайлбар өгч байна. Сонгогчийн нэрсийн жагсаалт хуулийн дагуу ил байгаа. Ширээн дээр ил байгаа. Хин иргэн орж ирээд өөрийнхөө нэрсийн жагсаалтыг үзэх боломжоор хангалтаад ил байж байгаа. Нэрсийн жагсаалт маань угаасаа регистрийн дугаартай хувь хүний нууцлын зэрэгэлтэй байдаг учраас гадаа ил хадаж үүдэн дээр ил тавина гэсэн асуудал байхгүй шүү дээ. Энэ нэрсийн жагсаалт ширээн дээр бидэн дээр ил байгаа. Бид нэр сейфэнд хадгалаагүй. Баттуулгын Бэндэрьян 5 дугаар сарын 28-нд Америк нэгдсэн улсаас ирсэн бол тогтхын ажиргал нь өнгөрсөн жилийн 4-р сард Сүхбаатар дүүргийн 4-р хороонд шилжиж ирсэн байна. За иймээс хасалт их ямар ч шалтгаан байхгүй талаар иргэд хэлж байна. За Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 20-11 зааснаар хэсгийн хороо сонгогчдын нэрсийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө өөрийн байранд ил тавьж сонгогчдод чөлөөтэй танилцах болцоо олгоно гэж заасан байдаг. Тиймээс ил байршуулна гэдэг нь ширээн дээр хавцтай байршуулна гэсэн үг мөн эсхийг мэргэжлийн хуульчаас тодрууллаа. Энэ хуулийн тэр ил одоо ил тийм ээ жагсаалт нэрийн жагсаалтыг ил тавих гэдэг маань одоо юу вэ гэхээр одоо хүний нүдэнд шууд тусч байх хэрэгтэй тийм ээ хүний нүдэнд шууд тусч шууд харагдах юм хэмжээнд одоо байрлсан байх хэрэгтэй. Тэр ил тавьж чөлөөтэй байршуулахын тулд ямар хэлбэрийг сонгох вэ гэхээр ингээд хавцлаад ингээд тавиад нэг хүн ингэж дээр нь ингэж даас цуучаад би харж өгье та хүлээж гэдэг байдлаар биш одоо хананд үлгдэг юм уу тийм ээ самбар гаргадаг юм уу тиймэрхүү чөлөөтэй байдлаар бол одоо хүмүүс ирээд хэд 3-аараа зогсоод 5-аараа зогсоод 3-аараа зогсоод өөрсдийнхээ нэрийн жагсаалтыг ингэж харж байх ёстой. Энэ бол далд биш тийм ээ. Далд байх ёсгүй, ямар нэг юмны дотор байх ёсгүй гэсэн ийм л санаа юм байна. За энэ мэдчлэн өгсөн саналаа бусдад уйрдуулахгүй тулд сонгогч та иргэний үргээ биелүүлж харьяалалтай хэсгийн хороон дээр очиж өөрийн нэр сонгогчийн нэрсийн жагсаалтанд байгаа эсхийг шалгахыг уриалж байна. Энэ сарын 28-нд иргэд сонгогчид та бүхэн сонгуулаа өгөхөд бэлэн үү? Таны нэр сонгогчдын нэрсийн жагсаалтанд байна уу? Та бүхнийх тойрог хэсгийн хороод дээр очиж нэрсийн жагсаалтаа сонгуулиас өмнө тулгаж шалгахыг олуулаа мэдээллийн хөтөлбөр анхааруулж байна. За сонгуулийн суртахууны туршид үзэгч тантай хамт байх олуулаа мэдээллийн хөтөлбөр баасан гарагийн дугаараа өгөр өндөрлөж байна. Хүн шиг амьдрий, улс шиг хөгжий.